дараагийн мэдээг танилцуулъя. Еврокомис Pfizer Gate нэртэй хэрэгт ялагдсан байна. За энэ хэргийг Европын дээд шүүхээр хэлэлцсэн. За энэ хэрэгтэй холбоотой нэхэмжлэгийг New York Times сониноос анхлан гаргасан. Ингээд бол шүүхийн зүгээс New York Times-ийн нэхэмжлэгийг хүлээн зөвшөөрж Еврокомис бол тухайн хэрэгт бол ялагдсан ийм шийдвэрийг гаргасан байна. За хэрэг явдлыг дурдах юм бол Европын холбооны дээд шүүх тус комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайен болон Pfizer компани гүйцэтгэх захирал Альберт Бура нарын хооронд солилцсон мессежийг New York Times сонин авахыг хүссэн. За энэ шийдвэрийг нь бол харин Европын комиссаас бол энэ мессежийг өгөх боломжгүй гэдэг ийм шийдвэрийг гаргасан бол дээд шүүхээс тухайн Европын комиссийн шийдвэрийг цуцлах ийм хүчингү болгох шийдвэр гаргасан байна. За мөн яагаад энэ мессежийг хоорондын солилцсон мессежийг цаашид хадгалаагүй гэдэг энэ тайлбараа бол Европын комисс гаргаж өгөх ийм шүүхийн шийдвэр гарсан байна. За энэ асуудал Pfizer компанитай холбогдож байгаа. За COVID-19 цар тахлын үед бол Pfizer компани вакцины гэрээ хийсэн. За энэ вакцины гэрээтэй холбоотой ил тод байдлыг бол хангах ёстой гэж New York Times үзэж байгаа. За тэгээд New York Times-ийн зүгээс Европын холбооны шүүхэд хандаж Еврокомисс бол хүссэн бичиг баримтуудыг хадгалахгүй байна гэж мэдгдсэн. За үүнийгээ бол зөвтгөх үндсэлтэй ийм тайлбаруудыг бол өгсөн. За харин Европын комисс бол хариу ийм үндслэл бүхий тайлбарыг өгч чадаагүй учраас энэхүү энэ шүүхийн маргаанд ялагдаж байгаа юм байна. За шүүхийн үзэж байгаагаар Еврокомисс тухайн байгууллагаас New York Times-аас гүцсэн бичиг баримтуудыг хадгалаагүй гэж зүгээр хэлж болохгүй. За эдгээр баримтуудыг яагаад олж өгч чадахгүй байгаа гэдгээ үндсэлтэйгээр тайлбарлах ёстой гэж мэдэгдэж байна. За энэ хэргийг анх гарах болсон шалтгаан нь бол New York Times-ийн Брюссель дахь сонины товчооны дарга асан Матина Стивенс Гриднеп бол анх энэ хэргийг эхлүүлсэн байгаа. За ковид цар тахлын үед бол вакцин худалдаж авахтай холбоотой асуудлууд үүссэн. За энэ үеэр бол Еврокомисс ил тод байж чадаагүй. За тийм учраас бол New York Times үүнд анхаарал хандуулж Еврокомиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайен болон Pfizer компани гүйцэтгэх захирал нарын хооронд илгээсэн мессежийг Еврокомиссаас олон нийтэд ил болгохыг шаардсан. За үүнийг нь бол Еврокомисс ил болгоогүй. За үүнд бол анхаарал хандуулсан байгаа. За ингээд бол энэ үйл явдалтай холбоотойгоор Еврокомиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайен болон Pfizer компани ерөнхийлөгч гүйцэтгэх захирал нарын хоорондын хувийн харилцаатай холбоотой асуудлууд сүүлийн үед Европын сонин хэвлэлд хийхэн бичигдэх болсон. За ямар шалтгаанаар энэ Pfizer компанитай гэрээ байгуулах болсон бэ гэдэгтэр ил тод байдлыг хангахыг сэтгүүлчид болон олон нийтээс хүсэж байгаа юм байна. Pfizer BioNTech компанийн хувьд 200 сая тонн вакциныг урьдчилсан байдлаар Европын комиссд худалдах ийм гэрээ байгуулсны дараа 2020 оны 12 дугаар сард Европын холбооны зөвшөөрөл авсан анхны вакцин болсон. За ингээд 2021 оны 3-4 сард хийсэн нэмэлт гэрээгээр нийтдээ 2.4 тэрбум еврогийн өмнө бүхий тунг авахар баталгаажуулж мөн дараагаар нь бол 900 сая еврог бол нэмж авах боломжтой ийм байдал үүссэн. За тэгэхээр Европын комиссийн байгуулсан гэрээтэй холбогдвол New York Times тухайн мессежүүд байгааг бол олж илрүүлсэн 2021 онд. Гэвч тухайн мессежүүдийг авах хүсэлт Европын холбоонд гаргасан боловч үүнийг авах боломжгүй байдалд хүрсэн. За үүн дээр бол Европын комисс тухайн мессежийг өгөх боломжгүй гэж мэдгдсэн. За ингээд бол New York Times сонин 2023 оны 1-р сард Европын холбоонд энэ асуудлаар шүүхэд хандсан байна. За шүүх бол энэ Европын комиссийн мэдгдэлтэй холбогдуулан шийдвэрээ гаргаж энэхүү New York Times-ийн сонины талд бол тухайн асуудлыг шийдсэн байна. За энэ асуудалтай холбоотой Европын комисс бол мэдээлэл гаргасан байна. За Европын комисс болон ерөнхийлөгч Урсула фон дер Лайений хувьд ил тод байдал үргэлж чухал байсаар ирсэн. Бид хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд хууль эрх зүйн хатуу зохицолцоог чанга мөрдөх болно гэж нэмж хэлсэн байна. За шүүхийн энэ шийдвэрээр гарсан мессежийг устгасан. За устгасан бол яагаад зориудаар устгасан юм уу? Эсвэл энэ нь автоматар устгасан уу гэдэг тал дээр бол тайлбар өгөх юм байна. За үүн дээр бол тайлбар өгч Европын комиссаас бол чадаагүй. Гэтэл Европын холбооны 2001 онд батлагдсан баримт бичигт олон нийтэд хандах тухай журам гэж бий. За энэ журмын дагуу текст мессеж нь баримт бичиг гэсэн шалгуурыг хангадаг бөгөөд за үүнийг бол хадгалж хүсэлтийн дагуу олон нийтэд нээлттэй эд тол байх ёстой гэж энэ хуулийг New York Times энэ журмыг бол
тайлбарлан үзэж байгаа юм байна. За уг журамд бол баримт бичгийг байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд явуулж бодлого үйл ажиллагаа шийдвэртэй холбоотой аливаа мэдээллийн хэрэгслэр за үүнд бол цаасан дээр бичигдсэн захим хэлбэрээр хадгалсан дуу дүрсний бичлэг хэлбэрээр байсан аливаа агуулгыг бол хамааруулан авч үзнэ гэж тодорхойлсон байдаг. За тийм учраас бол энэхүү одоо журмыг үндэслэн тухайн асуудал дээр Нью-Йорк Таймс бол Еврокомиссыг буруутгаж байгаа юм байна. За Еврокомисс бол шүүхийн шийдвэрийг давж салтгахад 2 сарын хугацаа байгаа юм байна.